аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб, онцгой байдлын газар хамтран марш тактикийн авраг тасаг шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж, 4 байгууллагын 7 засгийн албан хаагчид оролцлоо. 1-р байр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1-р засаг, 2-р байр онцгой байдлын газрын 2-р засаг, 3-р байр онцгой байдлын газрын 1-р засаг тус шалгарлаа. Үндэсний энгийн цахим гадаад паспортын нийлдэлийн үйл ажиллагааг аймгийн улсын бүртгэлийн хилтэс 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, цахим гадаад паспортын талаар иргэдэд танилцуулга мэдээлэл өглөө. Сөмбөр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 6 дугаар ангийн 34 сурагчдад амны хөндийн эрүүл мэнд сургалт зохион байгуулж үзлэг хийхэд нийт сурагчдын 82.3% амны хөндийн өвчлөл илэрсэн ба амбулатороор эрүүлжүүлэх төлөвлөгөө гарган эмчилгээнд хамруулгаар болжээ. Аймгийн Боржин өв музей, аймгийн ахмадын хороо, Сөмбөр сумын ахмадын хороо хамтран Сөмбөр сумын соёлын бие бусвыг өвлөн уламжлагчдыг алдаршуулах арга хэмжээг 3 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж, шилдэг өвлөн уламжлагчдаа шалгарууллаа. 2023 оны 1-р улирлын төрийн албаны ерөнхий шалгалт 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж, Говьсонбор аймагт нийт 58 иргэн шалгалт өгснөөс 23 иргэн буюу 40% тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдлээ. Монгол улсад орчин цагийн зэвсэг хүчин үүсэн хөгжсөний 102 жил Монгол цэргийн баярын өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Говьсонбор аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүн албан хаагчид оролцлоо. Мөн баярын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдаж, төрийн болон салбарын орон нутгийн шагналаар албан хаагчид шагнагдлаа. Та бүхэнд Говьсонбор энэ 7 хоног тав мэдээг хүргэлээ.